За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээлээр бид яагаад ном унших хэрэгтэй байдлаар авч үзэх болно. За тэгэхээр ном унших нь бидний эрүүл мэнд, сэтгэл зүй, хувь хүний хөгжилд маш олон талын ач холбогдолтой байдаг байна. Нэгдүгээрт мэдлэг олж авдаг. Францын гүн хаан Декартэ хэлэхдээ сайн номыг сонгож уншина гэдэг бол өнгөрсөн зуунуудын хамгийн ухаалаг хүмүүстэй ярилцсан мэт агуу мэдлэгийг олж авдгаа гэж хэлсэн байна. За хоёрдугаарт уншдаг хүмүүс урт насалдаг. Йелийн сургуулийн судлаачдын тогтоосноор 50 наснаас дээш 3635 хүнээс судалгаа авахад уншдаг хүмүүс уншдаггүй хүмүүстэйгээ харьцуулахад 2 жилээр илүү урт насалсан байна. За 3 дугаарт зөв бичигтэн тусалдаг. Калифорни их сургуулийн судлаачдын тогтоосноор ном их унших нь бичих арга барилд сайнаар нөлөөлдгийг судлан тогтоожээ. За 4 дугаарт стресс бууруулдаг. Өдөрт 6 минут ном уншсанаар стрессийн түвшин даруй 68%-аар буурдаг байна. 5 дугаарт бүтээлч үйл ажиллагаанд суралцдаг. Номноос бид нар маш олон шин санааг авч амьдралдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Нэг номноос дор хаяж нэг санааг авч ажил амьдралдаа хэрэгжүүлье. Ном бол эрдэм мэдлэгийн дуусшгүй ундраг юм аа.